За таны хүү шударгаар хөдөлмөрлөж өөрийгөө болон бусдыг хөндөөлж амьдралд хэрэгтэй чадруудад суралцахын оронд coin амиалцаж трейд хийж баяжна гэж бодож явдаг юм биш үстэй. За хэрвээ тийм бол таны хүү Manosphere-т автчихсан байх магадлал маш өндөр юм байна. За сүүлийн үед интернетэд Manosphere-ийн тухай яриа тренд болоод байна л та. Manosphere гэдэг нь хүүхнүүд бүгдээрээ мөнгө ирэх мэдлийг л чухалчилдаг. Өөдгөө амьдтаа. Чи олон хүүхэнтэй зэрэг явуулж чадахгүй бол жинхэнэ эр хүн биш. Гих зэрэгээр сургаал айлддаг инфлюенсерүүдийг нийтэд Manosphere гэж нэрлэдэг юм байна. За энэ юм гарагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирсэн хүүхэд болгоноос Мүүнигийн хүргэн маскотууд азад нь шалгаруулна гинэ. Скутер, брендийн ундаг дугуй бэлгэлэн гэж шүү. Хоцорвоо. За Andrew Tate, Dan Bilzerian зэрэг олон хүүхэн хольж сольж байгаагаа гайхуулж, олонний анхаарал дүртэж, бусдад хэрхэн баяжих талаар заах дуртай эдгээр залуус үнэндээ бол хар тамхи, хүний наймаа, лойр гэх зэрэг гэмт одоо хэрэгүүдтэй нэр холбогдсон байдаг. За өнгөрсөн 7 хоногт Netflix-ээр Manosphere-ийн тухай баримтат кино гарснаас хойш ялангуяа Их Британд Manosphere-ийн тухай яриа их болоод байна. За өчигдөр Manosphere-ийн нэгэн төлөөлөл болох HS TikTok гэдэг инфлюенсер Британий алдарт хөтлөгч Piers Morgan-тай шууд ярилцлага хийж байхдаа эхнэрээр нь амжуулж доромжилсноос болоод Piers Morgan Wife гэдэг хайлт 20,000 айлтгаар өнөөдрийн Британий тренд болоод байна.